Шин санаа олохоос илүү хүчрхэг зүйл гэж үгүй. Энэ мөчөд хэний цаг ирчихэд байна? Одоо хэний үе эхэлж байна вэ? Өнөө цагт Facebook-чдын тоо 200 жилийн өмнөх дэлхийн нийт хүн амаас ч олон болоод байгаа. Хүн төрлөختний хамгийн гайхалтай хүсэл шаардлага бол бие биетэйгээ байн холбогдож, харилцсан хамааралтай зэрэгцэн амьдрах үлээ. Тиймдээч бид BBC хар сонсож, "Өө би танд хайртай. Хайртай шүү. Энэ яагаад зураг авах байж хав?" хайртай зөвлүүдээ хоорондоо хуваалцж байдаг нь биднийг нэг адил зүйл дурлахыг сануулж байдаг мэт. Бөглүүд нь 8 өдөр 7 шөнийн дараа нурангаас амьд үлдсэн хүүг эсэмэнд гаргаж авлаа. Хэрвээ чи өөртөө итгэж чадвал дугуй яаж унахыг мэдэх болно. Хараад суралц. За тэгэхээр техникийн хувьд бол төхөөрөмж чинь ажиллаж ихэлсэн. Ярьж чадах нь уу? Үнэхээр гайхалтай юм аа. Харин энэ холбоос дэлхийн ертөнцийг өөр чигт эргүүлдэг юм. Засгийн газар өсч дэвжихийг хичээж. Бид одоо эрх чөлөөг мэдэрч байна. Бидний өмнөх үеч холбогдсон. Олон хүмүүс маргаашийн төлөө санаа зовниж байгаа. Жилэрх тусам эднэр муудаж мэднэ. Тоглоом шин дүрмтэй болжээ. Одоо үргэлжлэх 27 минутанд туршилт явагдах болно. Харин та анхаарлаа хандуулах хэрэгтэй. Би тэрнийг сонсож байна. Энэ дэлхий дээрх хүн бүрийн амьдрал энэ маягаар эхэлдэг. Тэр хизээ хаан төрхөө өөрөө сонгоогүй. Харин одоо өөрийн сонголтоор биш ч тэр энд байна. Өө тийм, би чамайг хүлээж байлаа. Чи хийж чадсан. Миний нэрийг Джейсон Рассел гэдэг. Харин энэ бол миний хүү Гавин. Тэр трамплин дээр үсрэх, нинжа болж тоглох, бас бүжиглэх дуртай. Чи юу хийж байгаа юм? Сахиусан тэнгэр хийж байна. Яаж тэр вэ? Та ингэж хийдэг. Бас тэр аав шиг кинон тоглохыг хүсдэг. Action. Болгоомжтой. Хүмүүсээ болгоомжлоорой. Зүгтээрэй. Тэсрэг бөмбөг. Бас өөрөө кино хийх. Аваа энийг үздэй. Би нэг сайн видео болсон гэж бодож байна. Гэхдээ тэр маш ээдрэгтэй ертөнцид төрсөн. Харин би эцгийн хувьд тэрнийг өөрөөсөө дээр орчинд өсгөхийг хүсдэг юм. Миний бодлоор энэ нь ч боломжгүй зүйл биш юм. Учир нь би тэрний төлөө л ажилдаг. Чи дайныг зогсоох юм бэ? Би энэ чамайг яагаад энийг хийж чадахгүй байгаа тухайд чинь ярих гээд байна л да. Гавин чи юу гэж байгаа юм? Гавиныг төрхөөс хэдэн жилийн өмнө өөр нэг хүү амьдралд нь орж ирснээс хойш миний амьдралын замнал тэр чигтээ өөрчлөгдсөн гэж хэлж болох юм. Тэр тэнд байгаа хэн блэ? Джейкоб. Джейкоб гэж юм? Африкт байдаг манай найз. Джейкобтой танилцсанаас хойш бараг 10-аад жил өнгөрч гэж. Зүрээ наадах чинь магчин загснаас өөр. Төв Африкийн Угандад анх тэдэнтэй уулзахад нөхцөл байдал тэс өөр байсан юм. Тэр амьдралаасаа зүгтааж байлаа. Чи энэ сургуульд явдаг юм уу? Тийм ээ. Тэгэл чи англиар ийм сайн ярьж байгаа юм байна, тийм үү? Тийм ээ, би мэднэ. Чи энд хэд хонж байгаа юм? Сайн байна уу? Та бидний ажил саад учруулад байна. Наатаха одоо зогсоо. Анх уулзсан тэр шөнө Джейкоб надад өөрийн бас бусад хүүхдүүд хойд Угандад хэрхэн амьдарч ирсэн тухай ярьсан. Бид тэднийг дахиж хизээ ирж биднийг алах бол авч явах гэхээс айдаг. Ах маань
Нэг удаа орох гэж оролдоод тэдэнд алуулчихсан юм. Тэд тэрнийг хоолойг нь хэрччихсэн. Чи харсан юм уу? Тийм ээ. Бид босогчдод баригдахаас айдаг болохоор гэртээ унтахаас айдаг юм аа. Ягаад гэвэл бидний гэр төвөөс хол зайтай байдгийн. Тэд биднийг барьж аваад таал газар авааччихна. Тиймээс бид энд амиа аврахаар л ирсэн. Би энд итгэж чадахгүй нэ. Итгэмээргүй байгаа үз? Ийм байдал олон жил үргэлжилж байгаа юу? Ийм юм Америкт нэг шөнө болгоод бүх мэдээлэл хэрэгслийн тэргүүн нүрэнд нь гарна да. Чи том болоод хэн болохыг хүсдэг вэ? Би уул нь хуйлж болохыг хүсдэг байсан юм. Даанч надад сургуулийн төлбөрт өгөх мөнгө байхгүй л дээ. Байсан бол би сураад хуйлж болмоор л байна. Тийм үү? Тийм ээ. Джейкобтой хэдэн 7 хоног хамт байсны дараа тэр надад хизээч мартаж чадхааргүй нэг зүйлийг хэлсэн. Хэрвээ чи биднийг алснан дээр байвал эсвэл алах боломжтой байвал чи ална. Бидний хувьд бол одоо амьдраад байх хүсэл байхгүй. Чи амьдрахыг хүсэхгүй байна гэж үү? Биднийг хамгаалах хинч байхгүй. Бид хинд ч хамаагүй. Бид сургуульд явдггүй тиймээс Чи амьдрснаас өгсөн дээр гэж бодоод байгаа юм уу? тийм. Одоо ч гэсэн үү? Одоо ч гэсэн. Тэгээд ч бидэнд ирээдүй байгаа гэж юу? Бас тэр надад ахынхаа тухай хэрвээ ах нь одоо амьд байсан бол юу гэж хэлэх байсан гэдэл олон юм ярьж үлээ. Би танд хайртай. Бас таныг их санаж байна. Хэрвээ бид уулзвал бид одоо уулзахгүй л дээ. Гэхдээ Девожинд уулзаж магадгүй. Тэгэхээр ойлгосноо? Хэрвээ би ахыгаа дахиад нэг удаа л харвал дахиад ганцхан удаа харах юм бол би Зүгээр дээ миний дүү. Тавшир. Джек, тавшир. Миний зүрх сэтгэл өөрөө юу хийхийг минь заасан юм. Тийм болохоор би тэрэнд амлалт өгсөн. Бид босогчдыг зогсоохын тулд бүгдийг хийх болно заа юу? Чи намайг сонсч байна уу? Юу их гээд байгааг нь ойлгов уу? тийм ээ. Бид чаднаа заа юу? Бид эднийг зогсоох болно. Зогсоон заа юу? Тэрхэн үедээ би яг юу амлаж байгаагаа сайн мэдээгүй ч харин одоо бол мэднэ. Би сүүлийн 9 жилийн турш зөвхөн энэний төлөө л тэмцэж байна. Харин энэхүү тэмцэл маань намайг ийшин залж авчихсан. Яг одоо таны үзэж байгаа энэ бичлэг рүү. Учир нь гэвэл тэр амлалт зөвхөн Джейкоб бид хоёрт л хамаатай байгаагүй юм. Энэ нь танд ч хамаатай. Тэгээд одоо энэ жил 2012 он бол тэр зорилгодоо хүрэх цаг юм. Хэрвээ бид энийг амжилттай болгож чадвал бид хүн төрлөختний түүхийг өөрчилж чадна гэсэн үг юм. Гэхдээ цаг явсаар л байна. Харин энэ бичлэгний хугацаа энэ оны 9-р сарын 31-нд дуусах юм. Тэгээд энэний ганц зорилго нь LRA бүлэглэл буюу босогчд тэдний толгойлогч Жозеф Конийг зогсоох явдал билээ. Харин би одоо танд яаж энийг хийхээ тайлбарлая. Тэгэхээр миний хүү Гавин байна л да. Би тэрэнд яг юу хийдгээ урд нь тайлбарлаж байгаагүй юм. Намайг зүгээр Африкт ажилддаг л гэж боддогоос чухамдаа дайн бослого эсвэл Жозеф Кони гэж хэн болох зэргийг бол мэдэхгүй л дээ. Тэгээд би өнөөдөр тэрэнд эдгээрийг тайлбарлаж өгөх гэж байгаа юм. За тэгэхээр Гавин, бэлэн үү? Би чамаас хэдэн асуулт асуух болно заа юу? Чи зүгээр л над руу харж угаад л хариулахад болно. За? Би жаахан сандарчглаа. Би юу хийдэг вүлээ? Чи муу залуусыг буруу юм хийх нь болиулдаг. Муу залуус гэж хэн блэ? Оддын дайны хүмүүс. Оддын дайн дээр гардаг хүмүүс үү? Тэд нар муу хүмүүс үү? Тийм ээ. Тэгвэл би чамд одоо нэг муу хүний нэр хэлж болох уу? За. Энэ байна. Жозеф Кони гэдэг юм. Тэр муу хүн юм уу? Маш муу.
Харин энэ хэн блэ? Жекоб. Жозеф Кони аримтай. Тэгээд жаахан хүүхдүүдийг булгаалдаг юм. За юу. Тэгээд хүүхдүүдэд буу өгч хүмүүсийг алуулдаг. Хүүхдүүдийг бас эцэг эхийн. Үнэхээр амар байгаа үз. Гэхдээ хүүхдүүд тэрний хийснийг хийхгүй үсттэй. Яагаад гэвэл тэд нар сайн хүүхдүүд тийм ээ? Тийм л дээ. Тэд нэр тэрний хэлснийг хийхийг хүсдэггүй боловч тэдний хүчээр хийлэгдэг байхгүй юу? Чи нэг юу гэж бодож байна? Харамсалтай л юм. Би Гавинд Жозеф Конийг яг юу хийдгийг нэг бүрчлэн ярьж чадсангүй. Учир нь Кони яг Гавин шиг хүүхдүүдийг бүхэл бүтэн 26 жилийн турш булгаалan хүчээр айрамдаа элсүүлж байгаа юм. Охтуудын бэлгийн дарамтанд оруулж, боолчилж, харин хөвгүүдийн босгочд болгож байна. Царайг нь зэрэмдэглэж, бас өөрсдөр нь эцэг эхийн алуулдаг. Мэдээж энэ нь хитгэн хүүхдийн тухай биш. 30,000 хол давсан хүүхдүүдийн ирээдүйн тухай яригдж байна. Жекоб ч тэр хүүхдүүдийн нэг нь байсан юм. Конигийн аллага өдөр ирэх тусам хэрээс хэтэрч, инх тайвны тухай ярьж, цаагаараа аллага үйлдэж байна. Кони хэд хэдэн удаа найрамдах тухай ярьж байсан ч тэр нь зүгээр л зэвсгээ нөөцөлж хүчээ зузаадгах арга байсан. Энэ хүн бол олон улсын гэмт хэрэгтээ тэмцэх тэнхимийн ерөнхий прокурор юм. 2002 онд тэнхимийн үйл ажиллагаа эхлэж байх тэр үед тэдний ажил бол дэлхийн хэмжээний гэмт хэрэгүүдийг илрүүлэх яллах байлаа. Түүнчлэн олон тооны дайн эхлүүлэгчид, алуурчид, дарангуйлагчид дэлхий дээр байгаа ч тэдгээрийн жигсаалтын нэгт Конийг нэр бичигддэг байна. Кони бол олон танигдаагүй нууцлагдмал аюултай гэмт хэрэгтэн. Тэрний гэмт хэрэг, аллага, бэлгийн боолчлол, хүүхдүүдийн хулгай зэрэг хүн төрлөختний үндэсний хэмжээнд аюул авчирч байгаа юм. Бид тэрнийг баривчлах, бодит төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Цаг нь ирсэн байна. Үннийг хэлгээд тэрнийг бид баривчилж, барьж чадна гэдгээ мэдүүлэх нь тэрнийг зогсоох ганц юм болоод байна. Бид тэгэхээр яах хэрэгтэй вэ? Бид тэрнийг зогсоох хэрэгтэй. Бид эхлээд тэрнийг барьж авах хэрэгтэй. Дараа нь бусад асуудлаа шийддэг юм байгаа үз. Бид хэнийг зогсоох хэрэгтэй гинэ? Энэнийг бид Конийг зогсоож чадах нь мэдээч. Гагцхүү хамгийн том асуудал бол дэлхийн хүн амын 99% нь тэрний тухай юу ч мэдэхгүй байгаа доош. Магадгүй Кони өмнө баригдсан бол бид тэрнийг мэддэг болох байсан биз. Конийг дэлхийн ертөнцийн өмнө хүмүүсээр шүүлэх хэрэгтэй. Ямар тач нэн түрүүнд хүүхдүүд аврах. Тэгээд дараа нь шүүхэд хүрэх хэрэгтэй. Бид бүгдээр Угандагийн хүн бүр нэгдэж энэ аимшигт алан хэдэгчтэй тэмцэх хэрэгтэй байна. Манай хэдэн найзууд бид Угандагаас харж ирээд хэрвээ засгийн газрын тухай мэдж байсан бол ямар нэг юм хийх байсан даа гэж бодсон. Харин бидний ярилцсан Вашингтоны хүн бүр Америк нэгдсэн улс энд оролцох ямар ч боломжгүй гэсэн хариу өгч байсан юм. Ерөнхийдөө манай улсын төсөв үгүй бол улсын аюулгүй байдал гэсэн хоёр сэдвээр ам таглаж байсан. Захиргаагүй, бүгд найрамдах, эсвэл ардчилсан нам, эсвэл Обама, Буш, Клинтон хэн байх нь хамаагүй. Энэ зүгээр тулгамдсан, эсвэл зүгээр дэлгэцээр гарах реклам болоход хангалтгүй байгаа юм. Тэгээ засгийн газар татгалзсан хариу өгснөөс хойш бид Жекоб бас бусад алга болсон хүүхдүүдийн талаар бусдад хэлэхээс өөр юу хийхээ мэдхээ болсон. Бид бичлэгийг аль болох олон хүнд үзүүлэх болно. Учир нь энэ л бидэнд үлдсэн ганц зам болоод байна. Харин бид санаанд оромгүй үр дүнд хүрсэн. Бичлэгийг үзсэн хүн бүр гайхаж, балмагдаж бас бидэнтэй нэгдэхээ амлаж байлаа. Бид тэрүүгээрээ нэг бүлэг болж чадсан юм. Надад энэ тэмцэл донд насаараа амьдарч байгаа найзууд байгаа. Тэмцэл хэрэгтэй. Зөвхөн энэ дэлхийн ертөнцийг өөрчлөх боломж юм. Бид улмал бүтээлж, улмал чанга болж байлаа.
Дуусах болоогүй. Дуусах болоогүй. Дуусах болоогүй. LRA бусад нутгууд руу шилжиж эхэлсэнтэй адил Жэкоб бас зарим угандачууд бусад бүх дарангуулаас болж зовж байгаа хүмүүсээ төлөөлж тэдний дуу хоолойг хүргэхээр Америкт ирсэн. Би энэ хөдөлгөөнийг дэмжиж ийм олон хүн ирснийг гэртээ харахаараа хүмүүст дуулгана. Мэдээж энэ найдас үрд үргэлжлэхгүй хүмүүст мэдрүүлнэ гэсэн үг юм. Бидний энэ бүлэглэл хүн бүрийг хамрах хэрэгтэй. Таны хаана амьдарч байгаа хамаагүй. Зөвхөн бид Конийг зогсоох, тэрний үгүй хийсэн, устгасан болгоныг сэргээх хэрэгтэй. Бид засгийн газрыг хизээ энэ асуудалд анхаарал хандуулахыг хүлээж суулгүйгээр өөрсдөө энэ бүгдийг эхлүүлж чадсан. Бид сургуулиудыг сэргээн босгож чадсан. Хүүхдэд хамгийн хэрэгтэй юм бол тэд эрх чөлөөтэй бие даасан байх явдал юм. Энэ нь нэн төрөнд тэдэнд сургуулийн боловсрол олгох байсан юм. Бид хүмүүст ажлын байр гаргаж өгсөн. Би ямар ч зориггүй, урам зориггүй амьдарч байгаа хүмүүсийг харж байсан бол харин одоо тэд амьдрах итгэл найдвартай болсон. Бид бас дайны тэргүүн шугам дээрх тосгоны иргэдийг гинтийн дайралтаас өрчлөн хамгаалах үүднээс мэдээлэл дамжуулах радио станц барьж байгаа гэсэн. Тэгэхээр дайн болж байгаа зурвсаас 8000 милийн зайд юу болж байгааг мэдэх боломжтой. Бидний залуусаас бүрдсэн бүлэг TRI нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Бид сар бүр өөрсдөөсөө багахан хэмжээний мөнгө илүүчилж тэдгээр хүмүүст ханд өглөж байна. Харин бидний энэ багахан хандив маш том өөрчлөлтийг авчирч чадсан. Бид тэр хүүхдүүдийн зовж байгааг харсан. Бид тэдний уйлах чимээг сонссон. Энэ дан зогсох ёстой. Бид зогсохгүй. Бид айхгүй. Бид дайны эсрэг тэмцээр байх болно. Би Мексик бас Канада гэдэг дэлхийн бусад өөр өнцөг булан бүрт байгаа хүмүүс нэг адил зорилготой байх мэдсэн. Ер нь бид бүгд өөр газраас зөвлөсөн хүмүүс л дээ. Энэ дэлхий маань ийм л байх ёстой байх. Тэгэхээр хэдэн зуун мянгаараа бид Вашингтон руу Конгрессийн гишүүд, сенаторуудтай уулзахаар явлаа. Энэ удаад аль тал нь бидэнтэй санал нэг байсан. Ер нь бол хүүхдүүдийн ирээдүй, бидний ирээдүй болсон хүүхдүүд бэртэж гэмтэхгүй байх болоод баталгаатай ирээдүйтэй байх нь чухал. Энэ хорвоогийн нэгч хүүхэд айдас дунд эсвэл аливаа дарлал, дарангуйлал дор амьдрах ёсгүй юм. Эдгээр бүлэглэлийн залуус мэдэгдэхгүй байсан асуудал Африкийн хүүхдүүд бас тэдний гэр бүл хэрхэн амьдарч байгааг Вашингтон дахь улс төрчдөд мэдрүүлж чадсан. Харин миний хувьд боломжгүй болоод байсан юм. Гэнэт боломжтой руу шилжиж эхэлсэн. Улсын хурлын гишүүдийн дэмжлэгтэйгээр миний бие Америкийн нэгдсэн улсын цэргийн хүчийг Жозеф Конигийн эсрэг буюу нутгийн иргэдийг дарангуйлаас хамгаалах үүднээс Төв Африкт байрлуулахыг зөвшөөрч байна. Хүндгсэн Барак Обама. Цагаан ордноос ирүүлсэн гинти албан шуудан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч тусламжийн гар сунгах тухай шийдвэр байлаа. Туслалцаа үзүүлж байгаа энэ хүү явдал нь Америк дайнд оролцох бас харин тэрэнд нэрвэгдээд байгаа бүс нутгийн иргэдэд туслах юм. Мэдээж энэ нь маш үр дүнтэй хөрөнгө оруулалт байлаа. Би ийм үр дүнд хүрч чадна гэж төсөөлж байсангүй. Харин одоо ингэж харахад бид үүнийг давж чадсан нь баяртай байна. 8 жилийн хөдөлмөрийн үр дүнд засгийн газар биднийг сонслоо. 2011 оны 10 дугаар сард Америкаас 100 зөвлөх, Конийг баривчлах, бас LRA-г зогсооход Угандагийн зэвсэгт хүчинд дэмжлэг болохоор Төв Африкийг зорьсон юм. Энэ нь түүхэнд анх удаа Америкийн нэгдсэн улс хүмүүсийн шаардлагаар ийм үйл явдалд оролцож байгаа явдал байлаа. Энэ нь ч зөв шийдвэр болсон юм.
Төв Африкаас радио станцаар ирсэн мэдээлэл. 2011 оны 12 дугаар сарын 2. Сая оргож ирсэн 14 настай хүүгийн мэдгдснээр бол Жозеф Кони Америк нэгдсэн улсын төлөвлөгөөг мэдээд тактикаа өөрчилсөн байна. Энэ нь бидний ажиллагаанд хүндрэл учруулад байна. Бид чадлаараа ажиллаж байгаа ч Кони тэнд байсаар л байгаа. Тэр саяхан тактикаа өөрчилсөн нь тэрнийг олж баривчлахад уламж хүндрэлтэй болгож байна. Бас олон улс дэмжлэгээ хизээч буцааж мэдэх юм. Бидний энэ ажил амжилттай болохгүй бол тэр улам тоогоо нэмсээр л байх болно. Хүмүүс хэрвээ энэ тухай мартвал чи сануулгах хэрэгтэй. Хэрвээ хүмүүсийн сонирхол буурвал энэ сүүлдээ мартагдана. 2012 онд бид энийг хийж дуусгах хэрэгтэй гэж би бодож байна. Энэ зөвхөн залуу үеийнхэн ч биш, дэлхийн ертөнцид мөн л ит. Энэ зөвхөн Угандагийн иргэдэд чамаатай биш, энэ дэлхийн хүн бүр тамаатай. Хүн төрлөختний түүхийн зарим нэг хэсгийг эргэн харахад хэцүү хүн юуд байдаг. Учир нь бид шудраг бус явдлыг сонссон ч ихэнхдээ юу ч хийгээгүй өнгөрөөсөн байдаг. Харин энийг өөрчлөхийн тулд бид ямар нэгэн юмнаас эхлэх хэрэгтэй. Тийм болохоор ч бид эндээс Жозеф Конигоос эхэлж байна. Одоо бид хийх ёстой юм мэддэг болсон. Харин та энэнд бэлэн үү? 2012 он буюу энэ жил Конийг баривчлах хэрэгтэй. Харин тэрнийг өтгөн ширэнгээс олж авч баривчлахын тулд Угандагийн аримд шин технологи хэрэгтэй байна. Чухам энэний тулд л Америк зөвлөхүүд Африкийг зорьсон ч Америк нэгдсэн улсын засгийн газар тэднийг өшөө илүү дэмжих хэрэгтэй байна. Тэд дэмжлэг үзүүлсэн ч хэрвээ ажил ахицгүй дээр нь хүмүүс энэ тухай сонирхохоо болвол тэд ч бас ажиллагаагаа зогсооч мэднэ. Тийм болохоор хүмүүст Конийг таниулах хэрэгтэй. Конигийн нэрийг хаасайгүй байрлуулах хэрэгтэй. Кони баривчлагдж хүүхдүүд гэртээ харьсан гэх мэдээлэл дэлхийн нийтийн сонсохыг хүссэн ганц өгүүлбэр болох хэрэгтэй. Хамгийн том асуудал юу болохыг мэдмээр байна уу? Тийм ээ. Хинч тэрнийг мэддэггүй. Гэхдээ би тэрнийг мэддэг болчихлоо. Яагаад гэвэл би тэрний зургийг одоо харж байгаа болохоор тэрний хүмүүс мэддэггүй. Тэр их нууцлагдмал. Харин бид дараах байдлаар энийг бусдад таниулах болно. Тэрнийг эмтэргийг олон таниулж нэрийг алдаршуулах хэрэгтэй. Тиймдээ ч энэ жилээс бид ажиллаа эхэлсэн. 2012 оноос 20 урлаг соёлын төлөөлөгч 12 улс төрийн зүтгэлтнүүдийг энэ ажилдаа татан оролцуулсан. Урлаг соёлын төлөөлөгчд буюу урлагийн алдартнууд, саятнууд, тамирчид, тэдгээрийн дуу хоолой олон нийтэд маш хурдан хүрч байсан юм. Бусад хүмүүс ч миний адил энэ дан гэмтэргийн эсрэг тэмцээсэ гэж хүсэж байна. Тэгж байж л шудраг болно. Энэ л бидний гол зорилго байх ёстой. Хэрвээ бид бүгдээр Конигийн нэрийг бусдад алдаршуулахад чиглэж чадвал бид амжилтанд хүрч чадна. Зорилгодоо хүрч чадна гэсэн үг. Опра, Марк Зукерберг, Райан Сикерст, Бана. Харин дараа нь улс төрийн зүтгэлтнүүдэд бид дэмжлэгээ буцаахгүй байх тал дээр анхаарлаа хандуулсан юм. Тэл зэргүүдийг байрлуулах эсвэл буцааж татахыг шийддэг учраас тэр. Гэхдээ энэ сонгуулийн дараач альч нам хинж гарч сонгогдсон бай. Энэ үйл хэрэг хэвээр байх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Нэг гишүүнд өдөрт 25 орчим дуудлага иргэдээс ирдэг гэсэн тооцоо байдаг. Хэрвээ өдөрт тэр тоо хэдэн зуун хэдэн мянгаар нэмэгдвэл улсын хэмжээнд яригдах асуудал болж чадна гэсэн үг юм л да. Тэгэхээр энэ асуудалд хариу өгөх үүднээс Америкийн нэгдсэн улсын засгийн газар шуурхай ажиллах шаардлагатай болж байна.
Тэрний тулд эдгээр 12 зүтгэлтнийг сонгож, өөрсдийн албан ёсны сайт дээр байршуулж, тэдэнтэй шууд холбогдох, анхаарлын татах, уулзах, ярих буюу шууд холбоотой байх замаар тэднийг энэ хэрэгтэй татан оролцуулж байгаа юм. Хэрвээ миний хүү Гавин хулгайлагдж тэднийг золиос болж байгаа бол би мэдээж тэрний алга болсныг бүх нийт зарлах байсан. Тиймдээ ч бид Конийг олон улсын мэдээлэлээр дамжуулж олон таниулах хэрэгтэй байна. Бүхэл ухуулах сурчлагаа, сонин сэтгүүл, зарлалын самбарууд, мэдээлэл хэрэгслийг ашиглан өдөр бүр зацах хэрэгтэй байна. Ихэнх хүмүүсийн хувьд үзэл бодлоо бусдад хүрэхэд хүч дутдаг. Тэд жинтэйгээ эвлэрч надад өөрийн гэсэн телевиз, радио байх биш. Би ямар хувьдаа сонин сэтгүүл эзэмшдэгч биш. Гэх зэргээр хоош суудаг. Харин би тэхийг хүсээгүй. Би зүгээр л эхлүүлсэн. Гэртээ зүгээр суугаад байлгүй гараад өөрийнхөө хэмжээнд хийж чадах зүйлээ л хийхэд болно шүү дээ. Тийм ээ. Бид энийг л хүсэж байна. Бид эхлэхийг л хүсэж байгаа юм. Бидний зорилго бол Жозеф Кони гэж хэн бэ? Тэрнийг бусдад таниулах. Бид мянгаар тоологдох зураг тууцуудыг, замын тэмдэг наадаг зургуудыг хэвлэж гаргасан. Бид бас мянган ширхэг Кони 2012 бугуйчийг гаргаж түгээсэн. Ядаж зөвхөн энэ жил хүн бүр тэрнийг зүүгээсэн. Бугуйч бүр дээр ID дугаар байх бөгөөд түүгээрээ интернетэд холбогдож Конийг алдаршуулах үйлд нэмэр болох боломжтой юм. Танд хэрэгтэй бүхэн Action Kit хайрцагт багтсан байгаа. Үүнд 2 ширхэг бугуйч, та нэг нь өөртөө харин нөгөөг нь Конигийн тухай мэдэхгүй нэгэнд өгөх юм. Бас хэрвээ та хүний амь аврах үйлсэд төр нэмрээ оруулах хүсэлтэй бол бидний TRI хөтөлбөрт нэгдэж сар бүр цөөхөн долларын ханд өргөж болно гэдгийг санаарай. Хэрвээ та хандивын үйлсд оролцвол танд Action Kit хайрцаг үнэгүй хүргэж очих юм. Өнөөдрөөс эхлээд Конийг алдаршуулцгаая. Хүн бүр дор бүрнээ чадах хүний хийцгээе. Харин энэ бүх хичээл зүтгэл нэг өдөр дээд зэгтээ хүрэх юм. 4-р сарын 20. Тэр өдөр нар шингэх үед уулзгааж, нар мандах хүртэл бид бүх хотууд болон бүрийг тэдгэр зураг тууцаараа дүрэх болно. Бид ухаалаг бас нэгт нямбаа ажиллах болно. Хүмүүс бэм гарагийн өглөө гэрээсээ гараад мянган зураг тууц сурчлагаануудыг олж харна. Мөн ордон зөвхөн мөнгө эсвэл хүчээр л бүхнийг шийддэг байсан бол одоо бид өөр ертөнцид амьдарч байгаа. Эсвэл улсын удирдах засгийн газарт эрх мэдэл байд. Тэд бүгдийг шийддэг байсан цаг өнгөрсөн. Одоо бол бүх зүйл эсрэгээр дэлхийн бүх ард иргэд бие биенээ сонсож, холбогдож, ойлголцож, бас бид өөрөө өөрсдийгөө хамгаалж чадна. Энэ нь урд нь үйлчилж байсан тогтолцоо уруугаа гарсан гэсэн үг юм. Бүх зүйл эсрэгээр өөрчлөгдсөн. Бид шинэ ертөнцид амьдарч байна. Өөрөөр хэлбэл 750 сая хүн өөрийн санаа бодлоо хуваалцж байдаг Facebook-ийн ертөнцид амьдарч байна. Хил хязгаарт баригдахгүй даяарчлагдсан ертөнц юм. Жозеф Кони 20 жилийн турш дарлаж тарангуйлж байсан ч хэн ч энийг мэддэггүй байл. Харин одоо бид энийг мэддэг болсон. Бид одоо хүн төрөлхтний түүхэнд бас нэгэн шийдвэрлэх үедээ тулж ирээд байгаа юм. Эндээс яг одоо хаашаа явах вэ? Юу хийж эсвэл хийхгүй байх ёстой вэ? Жозеф Конигийн баримтчилгаа бидэнд дэлхийн ертөнцид шин дүрм үйлчилж бүг батлах ёстой юм. Дэлхийн ертөнцид шин нэрэн ирж шин дүрм үйлчилдэг болсныг Конид харуулах цаг болсон. Хэрвээ Кони баригдаж шүүхийн өмнө очих цаг ирвэл дэлхийн нийтээр тэр даяараа баярлах болно. Бид хүн төрлөختний түүхийг судлах бус. Харин бид энийг тодорхойлно. Учир нь бид түүхийг өөрсдийн гараар бичдэг эрэнд амьдарч байгаа. Харин би амьдралынхаа төгсгөл Кавины баграх зүйл буюу Жозеф Конигүй, дарангуйлалгүй, дэлхийн хаанч амьдардаг бай хүүхэд бүр өөрийнхөөрөө өсч төрнөх тийм ертөнцийг бий болоосай гэж би хүсэж байна. Аваа би яг тань шиг болно. Том болоод уу? Тийм. Итгэлтэй байна уу? Би тантай хамт Африк явна. Бидний хүссэн сайхан цаг, сайхан ертөнц наашлаар л байна. Тэр цаг биднийг хүлээж байгаа. Голын олсон санаанаас өөр хүчтэй зүйл гэж үгүй. Хиний цаг үе ирээд байгааг, хиний эрен ирснийг бид харуулна. Энэнд та ердөө 3 зүйл хийхэд л хангалттай.
1. Бидний үйлийг дэмжиж байгаагаа илэрхийлж бүлэгт дэлсэх. 2. Дугуйвч буюу экшн китийг худалдаж авах. 3. TRI хөтөлбөрт хамрагдаж сард багахан хэмжээний хандив өргөх. Бидний эрх чөлөөний төлөөх харамт нэгдээрэй. Эсвэл энэ бичлэгийг цааш нь тараах нь таны бидэнд оруулж байгаа том хувь нэмэр байх болно. Баярлалаа. Орчуулсан Содын Ариун Зэя, Reality залуусан телевизийн кино гадаад нэвтрүүлгийн алба 2012 он.